Өвөрхангай аймгийн нийт 80% застай 34% нь зуудын эрсдэл өндөр байна. Зарим сумдад засны зузаан 60 см, хунгар газраан 100 см байна. Тиймээс аймгийн онцгой комиссийн шийдвэрээр өвлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээл хуваарлах шийдвэрийг гаргалаа. Ингэхдээ өвс тэжээлийн нөөцийг 50-аас доошгүй хувиар бүрдүүлсэн сумдад хариуцлага тооцохыг аймгийн засаг дарга мэдээлжээ. За өнөөдөр хэлцэхдээ бид сумдууд аюулгүй нөөцийг хэрхэн яаж бүрдүүлвэ? Хэрхэн хариуцлагатай ажиллах гэдгийг бас гол чухалчилж байгаа. Хоёрдугаар энэ цагийн байдал засны зузаан юмнуудыг бас тооцож байна. Ингээд аймгийн аюулгүй нөөцөөс тэжээл хуваарлахар шийдвэр гаргаж байгаа. За гэхдээ бас өнөөдрийн байдлаар Баян өндөр сант үлзий итгээ саяны нэр бүхэл сумдууд бас ихэнх нь сумынхаа аюулгүй нөөцийг бас гаргаад малчдаа хүргээд зарим нь дуусч байгаа, зарим нь гаргаж байна. За аюулгүй нөөц бүрдүүлэхдээ сумдууд маань бас харилцсан адилгүй байна. Энэ бол бас хариуцлагын асуудлыг дараа цаашид ярихаар бас аймгийн дарга сая ярьлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөтөөр одоо 19 сая төгрөг тавьсан сумдууд ч байна. 100 сая төгрөгийн одоо хөрөнгө тавиад энийг одоо ус тэжээлийн бэлдсэн сумдууд ч байна. За тэгэхээр цаашдаа одоо энэ болгоныг үндэслэж аймгийн аюулгүй нөөцөөс тэжээл өвсийг хуваарлахаар шийдвэр гаргалаа. Энэ удаа аймгийн аюулгүй нөөцөөс 6200 боодлоо өнжимл өвс, 100000 боодлоо ногоон өвс, 1000 шуудаа тэжээлийн будаа, 900 шуудаа хэрцэн ногоон тэжээл, 400 шуудаа хорголжин тэжээлийг 50% хөнгөлөлттэй үнээр олохоор болжээ. Энэ онд 133.8 мянган мал бүхий 242 малчин өрх 14 аймгийн 50 суманд отроор өвлжиж байгаа бол 120.7 мянган малтай 191 малчин өрх аймаг дотроо 13 суманд оторлож байна. Онцгой комиссийн хурлаас отрын малчдыг эргэх ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг мөн гаргажээ. Энэ 14 аймагт өвлжиж байгаа малчдыг эргэх гэдэг юм уу ийм боломж байхгүй. Тэгэхээр хамгийн олон одоо мал оторлож байгаа 2 аймгийн руугаа 2 ажлын хэсэг гарч ажиллая гэсэн юм төлөвлөгөө гаргалаа. За өөрөөр хэлбэл өмнө говь Дундгой аймагуд руу 2 ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. За ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бол хүн малын эмч орох, за мөн хүүхдийн байгууллагын төлөөлөл орох гэсэн ийм ажлын хэсгүүд гарахаар болж байна. За ажлын хэсгийн гол зорилго бол яах вэ гэхээр мэдээж малчин өрхүүдээр 100% тойроод орох бол бүрэн боломж байхгүй. Өөрөөр хэлбэл өмнө говьд байгаа 96 малчин өрхөөр бол 100% орох боломж байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд энэ манай малчдыг оторлуулж байгаа энэ сум орон нутгийн удирдлагуудтай уулзах. Хамгийн гол нь одоо манай энэ малчин өрхүүдийг одоо энэ хөөж туухгүйгээр илүү аж тухтай байдлаар одоо энэ өвлжиж хаваржуулах ямар боломж байна. За энэ дээр нь одоо бид нар одоо төр засгийн удирдлагууд бол хоорондоо сумдын удирдлагуудтай санал солилцох ийм ажлыг л өрнүүлэх юм байгаа. Тэгвэл мэдээж тодорхой хэмжээний айл өрхүүдийнхээ төлөөллөөр бол ороод бас санал бодлыг ингээд сонсоод явнаа гэсэн ийм одоо шийдвэр гарсан. 2026 оны 1 сарын 15-наас 18-ны өдрүүдэд нийт нутгаар бол хүйтнээс чангарч, за 15-нда Өвөрхангай аймгийн нийт нутгаар зас орж, засан шуурга шуурч хүйтнээрчүүл эрс чангарахаар байна. За агарын температурын хувьд бол нийт нутгаар шөнөдөө 28-аас 33 градус хүйтэн, өдөртөө 19-өөс 24 градус хүртэл хүйтэрхээр байна. Ирэх 15 буюу пүрэв гарагаас хүйтнийвч чангарч нийт нутгаараа зас орохыг ус цагуурын байгууллагаас онцгой комиссийн гишүүдэд мэдээлсэн байна. Энэ хүтрэлт нь ирэх 7 хоног хүртэл олон өдөр үргэлжлэх юм а.